Яагаад энэ одоо номыг The Freedom of Clothes-тэй хувцсны эрхчлөө гэж нэрлсэн бэ гэх юм бол хүн эхлээд ямар нэгэн эрхчлөө ямар нэгэн зүйлийг ингээд судлаад ирэхээр ард нь ямар нэг эрхчлөө гэдэг тийм найз дагалдчихэдэг. Тийм тэгэхээр одоо жишээ нь эхлээд та хувцсны эрхчлөөнд хүрэх юм бол одоо жишээ нь одоо бүх зүйлээр эрхчлөөнд хүрэх боломжтой гэдэг утгаар яг энэ номыг нэрлсэн. Тэгэнгүүт эхлээд хувцсны эрхчлөөнд хүрч үзье те ямар мэдрэмж төрдөм бэ? Дараа нь гоо сайхны эрхчлөөнд хүрч үзье те ямар мэдрэмж төрдөм бэ? Дараа нь хоолтын магадгүй эрхчлөөнд хүрч үзье те. Тэгэхээр ямар мэдрэмж төрдөм бэ? Яг бүх зүйл яг мөн чанар нь адилхан. Хэрвээ нэг зүйлийг чи ойлгоод ирэх юм бол бусад зүйл яг адилхан гэдэг нөгөө эрхчлөөнд хүрэх гэдэг тийм зүйл болоод ирж байгаа гэсэн. Бостой зүгээр нэг уншаад өнгөрөх ном биш. Хэрэглээтэй энийг байнгын гарын авлага болгож ашиглах, үнийгээ бас хөтж болгоод хөтлөөд ингээд аваад явах. Тэгээ үн дээрээсээ эн чинь давхар бас өөрөө ингээд боловсроо сураад хөгжүүлээд явах. Тийм харагдаад байгаа байхгүй юу? Миний сул тал юу юм? Одоо сайн тал юу гэдгийг бид нар анзаахгүй. Тэгээд одоо завгүй юм байна. Тэгэнгүүт яг гэх өөрийнхөө сул тал болон давуу талыг яаж ил гаргаж төвцөлж болох юм бэ гэдэг шийдвэр байдаг. Тэгэхээр тийм зүйлүүдийг оруулж ирсэн байгаа. Хэрвээ та сул талаа бол яаж энийг давуу тал болгож ирэх юм бэ гэдэг юм шийдвэр байгаа. Урангуудаа ингээд нөгөө найзлсан цагаас хойш ингээд өнөөг ингээд харангуут улам аз жаргалтай болж байгаа те улам өөрийнхөө болж байгаа улам үнэн болж байгаа те улам их чөлөөтэй тийм чөлөөлөгдсөн юм шиг өөрөө тийм болж байгаа юм шиг нарийн мэдрэгдэг байхгүй юу? Хамгийн гол ганц үзүүлэх гэсэн. За тэгээд ингээд явж идэх байхгүй юу? Биш. Одоо бичдэг байна.